Сайн уу? Сайн мэцгоноо би хичээлийн дараа нэвтрүүлгийн оролцогч шинэ эхлэл сургуулийн 12А ангийн сурагч Ингч байна. Би дөнгөс хичээлээ тараад хүрээд ирлээ. Тэгээд одоо дахиад шинэ хичээл рүү орох гэж байна. Энэ удаад би хичээл сурах биш, хичээл заах болно. Тэгээд энэ маань болохоор яг аль биесны хичээл биш, хичээлийн дараа байдаг клуб байгаа. Би байгаль орчны чиглэлээр өөрөө маш олон судалгаа хийжсэн бөгөөд энэхүү мэдлэгээ хүүхдүүдэд түгээхийн тулд энэ клубыг ажилуулдаг байгаа. Одоо хүүхдүүд маань дотор хүлээж ийн орцгоё. Сайн мэцгоноо. За бүгдээрээ суугаарай. За өнөөдөр болохоор хэдүүлээ клубийнхаа хүрээнд climate ethics буюу цаг уурын ёс зүйн хичээлийн талаар ерөнхийдөө суралцсан. За тэгвэл climate ethics гэж мэддэг хүн байна уу энд? За тэгвэл үгээр нь салгаж үзье. Climate гэж юу гэсэн үг лээ? Цаг уур. Ethics гэж? Ёс зүй гэсэн үг. За тэгвэл нь штэ climate ethics гэвэл яг юу гэсэн үг байж болох вэ? Цаг уурын ёс зүй. Окей, илүү дэлгэрэнгүйгээр. За ер нь эхнээс нь эхлэе. Цаг уур гэдэг зүйл ер нь яг юуг хэлдэг? Бороо цас, уур амьсгал. Энэ удаан цаг хугацааны туршид тогтцсон байгаа тогтмол цаг агаарыг хэлж байгаа тийм үү? Тэгвэл climate change гэж та нар мэдэх үү? Мэдгүй юу? За тэгвэл нь штэ яг climate change гэж юу байдаг вэ гэдгийг илүү тайлбарлаж өгөх юм бол за ерөнхийдөө бол та нар амьсгалж байгаа тийм үү? Ямар бодисыг ерөнхийдөө үйлдвэрлэдэг амьсгалаад? Нүүрсчлээ хий. За тэгвэл одоо хөргөгчийг нээж хаахад ямар агаар гардыг мэдэх үү? Хүйт агаар биш. Өөр дахиад нэг бидний амьсгалаад байдаг шиг дахиад өөр нэг хорт бодис гардаг. Ого. Этан. Тэгээд байна штэ. Энэ этан гэдэг бодис нь болохоор бидний амьсгалдаг агаараас 10 дахин хортой бодис гэхгүй юу? Тэгээд яг энэ бидний амьсгалж байгаа агаар машинуудын одоо хог хаягдaltaй машины утаа тийм үү? Тиймэрхүү зүйлүүдээс ерөнхийдөө бол ингээд гарч байгаа хорт хийнүүд нь манай агаар мандал дотор ерөнхийдөө бол ингээд хадгалагдаад үлдчихдэг байхгүй юу? Төсөл бичгийнхаа өмнө ерөнхийдөө бол асуудлыг бодох хэрэгтэй байдаг байхгүй юу? Анх тэр нөгөө төлшний ямиг яахтаа ч гэсэндээ яг тухайн үед бол ингээд хүмүүс хордож өгöd байх ч гэдэм юм. Эсвэл угаартаж өгч ийн гэдэр гэсэн юмнууд мэдээ тэр үед гарч ирсэн. Тэгэхээр энэ бол шууд ингээд төлш гэдэл ингээд ороод ирдэг ч гэдэм юм. Эсвэл ингээд хоолт одоо хүмүүс айгүй их мах хэргэлдэг болоод байна мэдэргээд яг тухайн жилдээ тийм юм ярьж яхад ер нь бол хоолт ижилтэй холбоотой юм байх хэрэгтэй мэн гэж шууд тэр их махны хэрэгцээг яах вэ гэдэргээд шууд ингээд өөр юм хайж эхэлдэг ч юм уу. Өөрөө бичсэн төсөл маань болохоор яг юм тухайн үед шинэ нэс юм а тэр нь болохоор юм цаасаар ингээд түлшээгээд байдаг. Одоо бол ингээд ямар ч тэмцээн татсан яг тийм юм байнга байдаг байхгүй юу? Ямар нэгэн цаасыг одоо ингээд ястаа яаж байгаа ч юм өөрөө бодистой хэлж байгаа ч юм түлш болгочдөг, цаас болгочдөг, ямар нэг юм бүтээл болгочдөг. Тийм юм тухайн үед бол байгаагүй. Тэгээд тэрүүгээрээ бичээд ерөнхийдөө бол Cambridge-с Silver Certification авч ирсэн. Тэгээд дараа жилдээ болохоор Оросд ургадаг oyster mushroom гэрийн нөхцөлд ер нь бол ургачиж болдог мөг гэсэн үг. Хүмүүс яг аргын сурч хамаал ингээд тарчиж болохоор тийм мөг. За том улс гүрнүүд ингээд цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэнцэхэд маань саад болоод байна тийм үү? Тийм болохоор яг энэ цаг уурын өөрчлөлтөөс мафа гэдэг нийгмийн хамгийн сул дорой бүлэг ингээд хохироод байгаа учраас бид нар climate ethics гэдэг зүйлийг сурах нь зайлшгүй шаардлагатай юм аа. За ингээд юмхэд бол өнөөдрийн маань хичээл болж байгаа. Тэгээд дараагийнхаа 7 хоногт дараагийн уулзалтаараа үргэлжлүүлээд хэдүүлээ илүү сурцгаая. Тэгээд баярлалаа. За ингээд би сая клубыг орчлоо. Тэгээд одоо хэдүүлээ гарч яваад тэгээд цаашаа үргэлжлүүлцгээе. Сайн уу?
ингээд би сургуулиасаа гараад ирлээ. Тэгээд танаас нэрээ найзаагаа танилцуулъя. Hi guys, Nara энэ. Энэ Наран Чулуу гэдэг манай ангийн хүн. Тэгээд одоо бүгдээрээ явж ойрхон нэг гой сайхны дэлгүүр хямдсан байгаа гэсэн. Тэнд орж бид хоёр ям хадталж авах чинь. Тэгээд бид хоёрыг хамт дагаад яваарай. Чулууд цаг ер нь бол 9-р ангиас хойш бараг байгаагүй. Би амбицтай. 7 хичээл сонгож болно гэх юм бол 7 сонгочдөг. 5 хичээл сонгож болно гэх юм бол 5 сонгочдөг. Тэгчингүүт дандаа өдөр болгон 5-аас тарчж байгаа байхгүй юу? Ингээд ямар ч чулуу цаг байхгүй. Найзуудтайгаа ингээд чат бичиж хүртэл ингээд дургу урдаг байсан юм уу? Амар ядраад хахаар ингээд хүн уурлаад идэв юм лээ. Сэн бид хоёр тэгээд гой сайхныхаа аюулуу газар руу ирсэн чинь өг нь ингээд нэр гой сайхан гэдээ бичсэн байгаа байхгүй юу. Гэтэ хаагдсан юм шиг байна. Эсвэл бид хоёр олохгүй байх шиг байна. Одоо бид хоёр дэшээ өөр газар руу яваад бид хоёр нөгөө энэ газраас өөр газар руу очихгүй бол энэ газар бишээсэн байна. Бишээсэн болохоор одоо жоохон төөрхөл юм шиг байна да. Бид хоёр энэ хаяас ям авч байгаагүй болохоор Одоо хайхаас энэ жоохон чи барих хэрэгтэй юм лөө. Чи жоохон өндөр арай гайгүй. за тэгвэл ихшээшээ. Оо. Oh my god. Тэр одоо газраа хайгаад яваад байна. Яа энэ чи ороорой. Тийм нөгөө гой сайхан гэж байна зэ. Гэтэ биш юм шиг байна. Шүү. Тийш. Тэшөө. Аха. Тийш. За. Би яг харанхтай байсныг санаад байгаа байхгүй юу? Харин тэр өмнө дээр ижсэн санаад гэхдээ хаана нэсэн юу санахгүй болохоор Харанхтай байсан маа ялчгүй. Би өөрөөгөө ер нь бол нэг амар баярлуулах гэхээс илүүтэйгээр ер нь бол ямар нэг гоё зүйлийг өөртөө хийж өгөх юм бол амар аж аргалтай болдог юм уу? Ямар нэг үнэтэй байсан ч хамаагүй ямар нэг гоё холыг өөртөө авч өгч идэх ч юм уу те эсвэл ямар нэг үнэтэй бренди юм их ч юм уу яг хөө ингээд хэдий худалдаж авч чадахгүйсэн ч гэсэн мөнгөө ингээд хадгалж агаад тэрийг ингээд худалдаад өөртөө аваад өгчих юм бол яг амар гоё санагддаг юм аа. Яг би ирээдүйд тэгж амьдрна гэж боддог юм уу? Ой юм шүү. Аха. Гэтэ ямар цэнэн гарч ирдэ зүг. За зүг. За хурдаар. Мумена. Аха. шигэтэй. Мумен. Салам. Оа. За энийг харахгүй. Сүр цаашаа. Энэ миний яриадсан нөгөө юу байхгүй юу? Тим флаш. Энэ праймер байна. Миний праймер дууссан байгаа. Тоо. Нэгтэй сайн болоо. Харин өөртөө тэр хартаа ихлээ. Lip gloss нар ирсэн шүү дээ. Би нэг авах. Наа. Алан гот. Зүгээр төхөж болно шүү дээ. Тийм үү? За. Дараа нь контрол турш үзсэн гэсэн үстэй. Түлх чи контрол авсан юм уу? Наасан. Энэ контрол юм уу? Тийм ээ, энийг үзье. Өөр нанчин контрол Pro байхгүй. pencil eyeliner. Яах. Нэг ийшээ тавьчих. За хоёулаа энийг л ямстаач. За энийг турш үзэж болохгүй юм. Энийг контрол ямстаач үзье. Уруулын юм гэдэг. За дараа нь турш. Дараа л үзье. Чи контрол тавьсан уу? Окей. Үзье. За. Чи өөрөө тавих уу би тавих уу? Энэ дардаг юм байна. Энэ жоохон өргөн. За чи турш. Би контролтой. Марчин. Би зөв чадахгүй байна. Чи зураад өгөө. За. Энийг энжи гараа. Хүн дээр фоточ. За би чам бодлолчих юм шиг.
Зөө. За өнгөрсөн. Яг энийг үзүүрийн гараарай. Яа хөөрхөн. Яа гойсоо таалж. Вау. Амар сотена. Гэтэ тоглоомч би энэ нь бол анх нүрэ бодож эхэлж байхдаа яг ийм хөө зүйлүүдтэй болохыг амар хүсдэг байсан. Яг нэг тухайн үед надад зүгээр амар тэгэл нэг жоохон урал өнгөлөгчлээсэн байхгүй юу? Тэгээ тэр үед ерөнхийдөө бол яг нүрэ бодох үед яг хүмүүс ингэж намайг хараад хахаар анхандаа бол амар жоохон санаа зовдөг байсан. Ингээд охин хүүхдийн ингээд нүрэ бодох ам жоох юм байж нүрэ бодлоо идэргэдэж штэ. Гэтэ яг үндэ бол би яг нүрэ бодох нь яг тухайн хүүхдийн өөртөө итгэлийг ингээд нэмээд тэгээд өөрийгөө тодорхойлох бас өнгийг нь үүсгэдэг гэж боддог байна. Одоо орчин үед эмэгтэй хүүхдүүд өөрсдөө стайлаа олчвол яг тэр хүнийг илэрхийлэмж нь илүү гоё болох юм шиг санагдчих. Тань. Наач амар хөөрхөн байна. Тийм амар гоё гэрэл. Энэ primer гэхдээ би бас сонирхоод байна. Энэ ямар бол primer нөрөө нөхцөл дүргээж одоо нэг илүү арсыг кремнээс хамгаалах үүрэгтэйгээр ашигладаг гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор ер нь бол будалтын суурьнд заавал ашиглаж энэ ямар ч арсанд болох уу? Харин ямар ч төрлийн арсанд болно. Тэгвэл эндээс хашил нэрээ. Хашил өгөхгүй. Нөхцөлнийхээ тохирсон брэнд юу гэх юм флаш өгөх байхгүй юу? За баярлалаа. Тэгвэл энийг авцгаах уу? За бид хоёр ингээд өөрсдөө сонголтоо хийжлээ. Та нар ч гэсэн өөртөө тохирох бүтээгдэхүүнийг аваад өөртөө улам итгэлтэй байгаарай. Яа. Одоо ингэж Аха. За бид хоёр сая ямаараа гараад ирлээ. Тэгээд хаант өнөдөр байсан баярлаа. За тэгээд харилцаа гоё өнгөрөөд. гоё өнгөрөөлөө. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд дөнгөж сая танаас надад үзүүлэх юм байна гэж хэлсэн шүү дээ. Энэ болохоор миний хувьд хамгийн үнцэнтэй ингээд болон байгаа. Би хэдий ингээд 12 дугаар анги ч гэсэндээ хамгийн их цаг зав зарцуулсан зүйл маань болохоор нийгмийн үйл ажиллагаанууд тэгээд тэмцээнүүд байдаг. Тэгээд энэ болохоор миний сүүлийн 3 жилийн туршид бүх чөлөөт цаг заваа зарцуулсан тийм зүйлс байна. Тэгээд эндээс яг уу дурдж харуулах юм бол за яг уу эндээс харуул 1 2 дугаар ангид авч ирсэн мандаа сурагч сургуулаас өгж ирсэн шагналууд байна. Тэгээд энэ болохоор миний хамгийн сүүлд авсан бас ер нь бол хамгийн том шагнал оны онцлог хүүхэд байгаль орчны чиглэлээр авсан энэ жил 2024 онд. Тэгээд яг тэнээсээ улам жижигрүүлээд явах юм бол яг миний хувьд хамгийн онцгой гэвэл энэ байж болж байна. Энэ болохоор Кембрижээс миний битсэн төсөлд ингээд өгсөн шагнал байгаа. Тэгээд энийг болохоор би зүгээр ганц удаа тэмцээнд оролцоод аваагүй. Бүтэн жилийн турш битсэн төслийнхаа хариуд авсан зүйл болохоор үнцэнтэй. Тэгээд бас яг юм миний шалгалтын оноонууд идэрл байна л да. Тэгээд хамгийн их ингээд хөдөлмөр орсон зүйлс маныг болохоор бас үнцэнтэй болов уу гэж бодож байна. Тэгээд яг энэ бүхний эхлэл хаанаас эхэлсэн бэ гэвэл эндээс эхэлсэн. Энэ нь бол би анх амар сайн дурын ажиллагаа эдэр гэх мэт зүйлийн талаар нэг сайн мэддэггүй байсан. Тэгсэн чинь манай ангийн нэг охин өсвөт дээр ингээд сайн дурын үйл ажиллагааны юм явагдаж байгаа мэнаа. Ингээд ханыг будаад тэгээд ерөнхийдөө бол сайн дурын ажилчид ингээд цуглуулж байгаа мэнаа гэд тэгээд манай ангиараа оролцсон. Тэгээд энэ үед яг хан будаад зогсож явах үед ерөнхийдөө бол анх амар хэцүү байсан. Яг зуны үедээс нь болохоор нартай тэгэл анхандаа бол ингээд хэцүү ажлууд хийхэд энэ нь бол бууж өгмөр санагдчихсан. Хажуугаар сүлжсэн машинууд бидний хийсэн ямыг хараад ингээд та нар манай үеийн ирээдүй шүү гээл амар алга ташаал тухайн яг хөсөөтийнх нь хүмүүс нь биднээс ингээд хоол бэлдэж ирээл телевиз дээр ирээл гэр бүлийнх маань бүгдээрээ хараад тэр үед ерөнхийдөө бол сайн дурын үйл ажиллагаа ерөнхийдөө бол ямар гоё юм бэ гэдгийг мэдэрсэн. Яг хуу олон улсын хүүхдүүдтэй хамтарч хийсэн айгүй олон волонтеридэр бол байдаг. Тэгээд одоо энэ жишээ нь роботын тэмцээн байгаа байхгүй юу? Ингээд Солонгосын ансан гэдэг их сургуулийн хүүхдүүд манад хурж ирээд Монгол улсад хурж ирээд тэгээд бэрхэд бид нар ингээд 4 хоног орчим одоо тэднээс яаж робот програмладаг тухай ерөнхийдөө бол сураад тэгээд хамт байрлаад ерөнхийдөө бол тэмцээнд оролцсон. Тэр үед болохоор яг ингээд бид нар бөөндө хамт нэг газар байрлаж байгаа шүү дээ. Тийм болохоор яг ондоо соёлыг ингээд харж чадчихсан гэх юм уу?
ингээд солонгос хүүхдүүд нь өрөөнд орохдоо бүгдээрээ ингээд гутлаа зүгээр тайлаа тавьчихдаг. Тэс чинь уг нь бол ингээд яг амралтын газар хуу нэг тиймэрхүү юм байгаа шүү дээ. Тэгж яхад бүр яг бүр үүднийхэн гадаа ингээд тайлаад орчдөг. Тэгэд хоолнд орохдоо ч гэсэндээ дандаа ингээд гараа угаадаг, дандаа ингээд бүр очрлоод ингээд зогссон байдаг. Тэгээд тэрийг нь хараад бид нар бас жоохон гайхажсэн. Тэгээд надад бол хамгийн үнцэнтэй нь бол энэ байна. МХЗ-гийнх Монголын хүүхдийн зөвлөлийнх гэсэн үг. Тэгээд ер нь бол жил болгон Монголын хүүхдийн зөвлөлийнхэн хийсэн зүйлээ ярих гэж тэгээд шинэ тэргүүнийг сонгох гэж чуулган болдог. Тэгээд тэр чуулган дээр би болохоор хаавал дүргийг төлөөлж явсан. Тэгээд хаавал дүргийг төлөөлж явах үедээ 3 хоног байшаад тэгээд биднэрт энэ полог өгсөн байгаа. Тэгээд энэ болохоор миний 2 жилийн дараа ерөөд бол МХЗ-гээс авсан яг ганц бит зүйл байна. Тэгээд яг амар олон дурсамж бүтээсэн ч гэсэндээ яг ийм зүйл өгсөнд нь бол амар баярлж байгаа. Тэгээд ирээдүйд бас гадаадад очиод МХЗ-гийнхаа энэ полог өмсөд энэ бол дурсамж олгож өөртөө хадгалж үлдээнэ гэж боддгоо. Би ингээд бодоогүй нэг амар өөрөө мундаг гэж бодоогүй шагналыг яг ингээд бусад хүмүүс хараад ингээд магтахаар ч юм уу. Тэр үед ер нь бол яг цор ганц ингээд шагнал авсныхан дараа аж аргал мэдэрдэг үе нь тэр аахгүй юу. Би сая жоохон ноотон алдчихлаа. Тэгээд уг нь бол би төгөлдөр хуурыг 5 настайгаас эхлээд тоглож исэн. Гэхдээ сүүлийн 2-3 жилийн туршид яг өөрөө нийгмийн үйл ажиллагаа хийгээд бас хичээлээ хийгээд ер нь бол цаг зав жоохон олдохгүй. Тэгээд өөрийнхөө бага насныхаа хоббиг золиос олгосон байна. Миний хувьд ч гэсэндээ ерөнхийдөө яг мэрэгжлийн олж сонгож олж чадаагүй. Айгүй олон хүмүүс ингээд байнга асуудаг. Ирээдүйд ямар хүн болох юм бэ? Эсвэл ямар мэрэгчлэр явах юм бэ гэдэг. Тэнгүүт нь ингээд яг заавал олцсон байх хэрэгтэй юм шиг мэдрэмж төрөөд шууд ингээд заримдаа ингээд бол нэг хэсэг багшийн мэрэгжил гэд бодож исэн. Нэг хэсэг хуйлаар гэд бодож исэн. Ер нь бол яг ингээд аль нь ч нэг амар таалагдж байгаагүй. Тэгээд хүмүүс асуугаад ахаар нь болохоор зүгээр өөрийнхөө санаанд орсон амар түгээмэл мэрэгжлүүдийн нэгийг нь шууд хэлээд идэг гэсэн. Тийм болохоор одоо бол би ингээд шууд сонгож чадахгүй ч гэсэндээ эхний ээлжинд яг сураад гадаадд очиод ер нь бол туршлага хоримтлуулъя гэж ерөнхийдөө бол бодож байгаа юм. Тэгээд туршлага хоримтлуулангаа яг шинэ хүмүүстэй танилцаад тэгээд явж байхдаа би ерөнхийдөө бол хийхийг хүсэж байгаа зүйлээ бас ойлгох болов. Зорилгоо мэдж байгаа бол яг ямар алхам хийх үдэн ч гэсэн тодорхой болчих штеп. Надад яг тийм юм байхгүй болохоор ингээд харагдсан, таалагдсан, боломж олцсон бүх юм руугаа л ингээд оролдож үзээд, турш үзээд аль нь надад болохоор байна гэдгийг ингээд харж үзээд тэгээл юм бол явж байгаа. За ингээд хичээлийн дараа нэвтрүүлэгт орсон ингчин байлаа. Өнөөдөр натаа хамт миний нэг өдрөөр аялсан баялаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг үздэг ихэнх хүүхдүүд нь миний насны хүүхдүүд байдаг болохоор нэг үг хандаж хэлэхэд ээж гэдэг зүйл болохоор ямар нэгэн байдлаар биднийг ингээд зовоох гэж байгаа зүйл биш. Эсвэргээрээ бидний хийж чаддаг зүйлийг бидний хөдөлмөрийг үнэлэхийн тулд байгаа зүйл учраас та бүхэн ч гэсэндээ хичээнгүйлэн хийгээд энэ жилийнхаа ээжтэй сайн оноо авцгаагаарай. Тэгээд бүгдээрээ сайн сургууль сураад, сайн ажил мэргэжилд ороод тэгээд сайхан амьдарцгаая гэж хэлье да. За ингээд баяртай. Хамт орцгоё. Би танаас харуулах айгүй гоё юмнууд байгаа болохоор хамтаарай. За. Яна. Аха. За хордоо явъя хоёлаа. Яна.